За бид гимшлийн гэрэлт зам цуврал нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг Завхан аймгийн Алдархан сумын нутагт орших Яруугийн хүрээ, Яруугийн хийд дээрээс хийх гэж байна. Хордугаар зууны их хэлмэг дүүлэртэй Монголын түүхэнд харамур, нулимс, уй гашууг авчирсан. Хардарсан зүүчиг он жилүүдийн тухай эргэн санах, сануулах нь бидний үүрэг. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж, шийтгэгдэж, цагаатгсан 30 мянга гаруй иргэдийн амь нас тэдний үр хүүхдүүдийн туулж өнгөрүүлсэн гашуун зовлонгийн тухай бодхоос зүрх зүсэгдэв. Сургамж болж үлдэх энэхүү түүхийн үннийг сануулахаар гэмшлийн гэрэлт замаар бид алхаж байна. Энэ бол үнэхээр одоо хизээч одоо дахиж давтагж болохгүй ийм одоо түүх байгаа. Тэгээд бидний нэвтрүүлгийн нэр бол гэмшлийн гэрэлт зам. Манай энэ нэвтрүүлгийн гол зорилго бол зөвхөн өнгөрснийг эргэн санахтаа биш. Энэ түүх давтагдахгүй байх талаар бид одоо ажиллах ёстой маа. Эргээд харахад ер нь Монгол улсад ч тэр дэлхийд дахиад ч тэр ер нь энэ түүх бол ингээд нэг 100 жилээр бас давтагддаг. Тийм учраас одоогоос энэ 100 жилийн өмнө болж байсан энэ хэлмэгдлийн одоо хар шуурга бол дахин давтагдахгүй байх одоо бас үгүйсэхгүй. Тийм учраас бид энэ манай цагаатгалын комиссоос энэ хэлмэгдүүлэлтийг дахин одоо Монгол улсад гаргуулахгүй байх талаар бид соён гээгэрүүлэх, хүүхэд залуучуудад таниулах, энэ түүхээ мэддэг болох, энэ хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ямар одоо олон 10 жил энэ хор уршиг арилдаггүй, ямар их олон мянган хүнийг хамарсан байдгийг бэ гэдгийг ойлгуулахыг одоо зорж байгаа. Манай нэвтрүүлгийн гол зорилго. Өөрөөр хэлбэл бид бол гимшиж байна. Энэ хэлмэгцэн хүмүүсээс төр уучлалт гуйж байна, цагаатгаж байна, нөхөх олгорыг олгож байна. Энэ хүмүүсийнхаа одоо энэ үнэн чудраг улс орныхоо төлөө зүтгээд хэлс хэрэгээр хэлмэгцэн хүмүүсийнхаа бас дурсгалыг мөхчүүлэх ажлыг бид хийх зорилгоор энэ гэмшлийн гэрэлт зам нэвтрүүлгийг одоо цувралаар бэлтгэж явуулж байгаамаа. Завхан аймгийн Харьяалал бүхий 2421 хүн улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан байна. Эдгээрээс лам мяндагтан 1834, цэргийн албан хаагч 95, төр нийгмийн зүтгэртэн 243, малчин энгийн иргэд 249 байжээ. Байцагдж байгаад суллагдсан 30 хүн байсан бол харамсалтай нь 1700 хүнд цаазаар авах ял оногдуулж 5-аас 10 жилийн хорих ялаар 500 гаруй хүн шийтгэгдэж байсан юм. Түүнчлэн нам засгийн шийдвэрээр нутаг заагдсан, ажлаас халагдсан 22, ял шийтгэл тодорхойгүй 100 гаруй хүн байсан нь хэлмэгдүүлэлтийн хар сүудрийг эртгэх тоон мэдээлэл юм аа. За Яруугийн хийд дээр гол өнөөдрийн нэвтрүүлгийн одоо ярилцлагыг манай амар сайхан надтай хамт явуулна. За яагаад энэ Яруугийн хийдийг сонгож авсан бэ гэхээр Завхан аймагт болсон нийт одоо хэлмэгдсэн хүмүүсийн бараг 80-90% нь лам хуврагууд байсан. 2100 гаруй хүн хэлмэгдсэн гэхэд 1900 гаруй хүн нь одоо лам хуврагууд байсан. Тэгэхээр тухайн үеийн лам хуврагууд бол олноороо энэ Яруугийн хийдэд сууж байсан. Бараг одоо 2000 гаруй ламтай ийм том хийд байсан гэж ярилцдаг. За ямар сайхан бид яагаад урьсан бэ гэхлээр сүүлийн 10 гаруй жил Завхан аймгийн цагаатгалын комиссыг ахалж ажиллаж байгаа. Тэгээ амраа маань энэ бүх зүйлийг одоо нэг нэгэнгөө нарийн ширээ мэднэ.
энэ хилмигдэлд өртөж байсан хүмүүсийн одоо өр хүүхдүүдийн яриа, домог бүхэл зүйлийг одоо нарийн мэддэг учраас бид бас амраагаар энийг яриулах гад өнөөдөр өрсөн байгаа. Тэгээд амраадаа баярлаа. За тэгээ жоохон бороотой өдөр байна. Гэхдээ яг бидэнд бас олон аймагуудаар явах цаг зав хязгаар дөнгөж учраас ингээд нэвтрүүлгээ эхлэе. За баярлалаа. Тэгээд миний өмнө бас сайхан хур бороо харилж байгаа өнөөдөр бид бүгд бас энэ Яруугийн хүрээнийхээ тойрон дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд энэ хүрээ маань анх одоо 1834 онд ялгсан хотогт Лувсан Данзангийн одоо төвөөмөл амаржуулагч нэртэй ховдын ламп банд нарыг захирж исэн энэ харьяаны эхлэлтэй юм байна лээ. Төвхийг сурвалжууд дээр. Тэгээд цагаан малгай туухуу нэртэй тэр дээрэмчдийн гарт сүйтгүүлээд ялгсан утгатай хүрээ маань эдрийн гол руу нүүсэн гэж. Тэгээд түүний дараагаар бол хоёр сүм хэд нэгдээд нэг 834 ламптайгаар 1867 онд энэ манжийн захиргааны үед ашиглаж байсан энэ хэрмийн цайзын дотор бол Яруугийн хүрээ анх байгуулагдсан гэж. Тэгээ одоо Яруугийн хүрээ маань бас энэ Монгол улсад тохиолдсон энэ хилмигдүүлэлтэнд өртөөд тарах үедээ бол одоо 2000 орчим ламптай байсан. Ингээд одоогоор бол бид бүгд одоо энэ хар хорин Эрдэнэзуу хийдэг бол сайн мэдж байгаа. Энэ газар нутгийн хэмжээг нь аваад үзэхэд бараг тэр хэмжээтэй бараг дүүцхүүцтэй ийм маш том. Тэгээд одоо 16-аас 17 дугаар зууны үед одоо энэ хүрээний маань гадна үзэмж тэгээ олон дархчуудын гараар бүтсэн энэ зүйлүүд нь бол одоо бас шашны хосгүй үнцүүлс болж үнэлэгдэж ирсэн. Ийм түүхийн баримтчгүй байт юм лээ. За энд бол энэ та нар энэ хүрээний туйрыг харахад л мэдэгдэж байгаа ямар их том одоо хийд байсан юм бэ гэж. Тэгээ бид бол энэ 700 гаруй сүм хийдэ устгасан байдаг хилмигдлийн үеэр. Хэрвээ энэ сүм хийдийг бид хадгалж байсан бол өнөөдөр ямар сайхан түүхийн одоо өв соёлоо хадгалж үлдэх байсан юм бэ гэдгийг бодоход үнэхээр харамсмаар байдаг. Яг энэ Яруугийн хийд шиг том жижиг 700 одоо наривчлсан тоогоор үзэхэд 700 одоо 90 гаруй гэж ярьдаг. За энэ маш олон ийм сүм хийдэ устгана гэдэг бол маш олон мянган жилийнхаа өв соёлыг устгасан байна. Олон зуунаар уламжлагдж байсан соёл иргэншлийг биднээс тасалсан хамгийн том гамшиг бол хилмигдүүлэлт юм. Хэдэн үеэр дамжиж хэдэн зуунаарч нөхөгддөггүй гэдгийг он цаг сануулсаар байна. Яруугийн хүрээ Завхан аймгийн төв Улайстай хотоос баруун тийш 17 км-т Яруугийн голын эрг Улайстай доноон нисэх буудлын замын урд талд энэхүү Яруугийн хүрээ төвхнөж байжээ. Энэхүү хүрээ нь 17 дуган, 14 сувраг, 13 жастай бөгөөд ихэнх үедээ 813, тарах үедээ 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байжээ. Энд гол төлөв чойрын ном, ганжуур, данжуурын 108 бот зэрэг их хөлгөн судар номууд хурдаг бөгөөд энэ үедээ бусад дацангуудын лам нар ирдэг хурал номын томоохон төв байсан юм а. Одоо энэ өөрөө ингэж штэ лам нар тарсан гэж бараг тарсан юм гэж би бол ойлгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл энд байсан лам нар дийлэнх нь энэ хилмигдүүлэлтээр одоо баригдсан, хоригдсан, цаазаар ахуулсан баг. Тийм үү? Тэглүү яах вэ? Тэр хилмигдүүлэлтийн дараа л энэ хийд гол нь ингэж одоо зүүрсэн тэгсэн. Тий. Тэгээ тэр үед одоо нөгөө тарах үедээ гэж яриад байгаа нь яг нөгөө цагаатгах энэ ажлыг хийх явцад энэ лам нарын тоо бол тэр нөгөө түүхийг сурвалж тагнуулын тусгай ерөнхий архивд байгаа энэ архивудаас бол нөгөө тоон тодорхойлж хэлсэн. Тэгээ тэр үед бол ихэнхийн л одоо энэ дэш нь одоогийн Улайстай сумд байрлаж байгаа хоорондын ам тэр жанчвлангийн гудамжигдэг энэ юу газруудад нөгөө хар гэртэй. Тэр хар гэртэй авч хориол цаазын шийтгэх тогтоолыг уншаал ингээл хороохын хороогоол хорих хайлаар шийтгэхийн шийтгэл ингээ явжсэн юм. Тэгээ гэх мэтчлэнгээр бол одоо энэ Монголын одоо сор болсон тийм ээ философи бол дээд зэгтээ эртлээ хөгжсөн тийм сайхан мундаг хүмүүсээ бол бид бүхэн бол энэ хилмигдүүлэлттэй хар шуурганд бол өртүүлээд тэгээ байхгүй болгоцсон. Тэгээ одоо энэ үр хойчтой бол бид бүхэн соён гэгэрүүлэх ажлыг бас хийж байгаа та бүхэнд бас их баярлалаа.
Тэгээ энэ нэг бол бас бид бүхэн хойч үедээ бол мартахгүй байх хэрэгтэй. Яруугийн хүрээний олон датсан сургуулиуд нь тус тусын чиглэлээр эрдэмтэн олон лам нарыг бэртгэн гаргадаг байсны дээр энэтхэг төвдийн мэрэгдийн зохиол бүтээлийг орчуулах, тайлбарлахын зэрэгцээгээр шашны гүн ухааны зэрэг сэдвээр зохиол бүтээл төөрөгж өндөр боловсрол мэдлэг ухаанаараа нутаг хошуу төдийгүй Монгол даяар алдарн төгсөн Маарамб оточ нар төрөн гарсан байна. Гэвч их хэлмэгдүүлэлтээр хэдэн мянган жилийн соёлын өвүүд устсан нь харамсалтай. Тэгээ одоо эн чинь ардчил Монгол улс цэцэглээ хөгжөөд 1990 оны үед тий тухайн үед одоо энэ шавлан сууж исэн ламнараас энэ хүрээний үйл ажиллагааг сэргээх гээд 91 онд одоо Жадамб, Дорж Фунцэг, Гарав, Шаарав гэдэг нэртэй хүмүүс шавнараа бэлдээд 91 оноос хойш бас даш унцгийн хэдийг үйл ажиллагааг сэргээх гэдэг ном хураад төв дууны сэргээг засварлаад үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг юм лээ. За тэгээд амар сайхандаа баярлалаа. За борооч зогслоо. Тэгээд одоо таавал энэ хэлмэгдлийн ажлыг хариуцаж ажилтгийн хувьд энэ аймагта энэ соён гэгэрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Аймгийн телевиз, аймгийн хэвлэл мэдээллээр одоо сошиал группүүдэр ч гэсэн энэ хүмүүсийн ярилцлага, энэ нэвтрүүлгүүдийг бас сайн цацж явах хэрэгтэй. Яг тэгэхээр залуу үеуд ерөөсөө мэдэхгүй байна. Одоо ингээд манайх бусад орн ч гэсэн ингээд Орос Украины дайныг харж байхад ерөөсөө л тэгж ярьж болохгүй, ингэж ярьж болохгүй. Ерөөсөө тэгэл буруу төрийн бодлогын эсрэг дуурсан л бол одоо шууд ял өгж जैन, баривчилж जैन. Ийм зүйлүүд бол одоо ойр орчимд гараад эхэллээ ш. Тэгэхээр бид бол яг энэ түүхийг давтагдахгүй байлгах талаар бид нар бүгд л ажиллах хэрэгтэй. За тэр айхтар одоо нарийн цэцэг ногооноос өгсүүлээд хүнийг эмчилдэг, дорнонд одоо ахаад давтагдахгүй гайхамшигтай тэр 300 жил одоо сэнтэлж сурсан тэр эрдэм яасан. Эрдэм ном бүгд устгасан. Яг Монгол шиг судар номоо торгонд баримтгэлдэг тийм улс үндэстэн байхгүй шүү дээ. Байхгүй. Хамгийн их ламнар хэлмэгцэн аймаг бол Завхан аймаг байна. За Завхан аймгийн бол ягаад гэхээр маш том Яруугийн хийд гэж одоо Монголын уламж дангаах ухааны төв болж исэн бараг 2000 гаруй ламтай ийм одоо хийд байсан. Энэ хийдийн ламнар бол бараг ер нь дийлэнх нь бол энэ хэлмэгдлэр бол одоо алуулсан байдаг. Яруугийн хүрээний адарсан Маарамб. Ахад тийм Монголд одоо Яруугийн хүрээний адарсан Маарамб богди дээрхэн гэгэнийг 3 удаа эмчилсэн хүн байдаг. Хамгийн сүүлд нь яг эмчлэх гээд шар хөтлийн дөрвөлжтөөр очиж байхад богдгийг занчилсан. Тусалж хүн чадаагүй амжаа. Хийдүүд маань гол нь ингэж төрөлдсөн байдаг. За энэ Яруугийн хийд бол гол нь оточ Маарамб, ангаах эмийн одоо ургамал судлал чиглэлээр хөгжсөн. Энд бол дэлхийн маш олон улс орнуудаас хүмүүс бас ирж ийм одоо эмийн ургамал авдаг байсан гэдэг богдын одоо гол
бас одоо эмчилж байсан хүмүүс ирж эндээс одоо эмээ ургамлаа бэлтгэдэг байсан, эмээ авдаг байсан гэж ярьдаг. Энд бүх одоо хүмүүс ирж бас сургалтанд суудаг байсан гэсэн ийм одоо зөвлөд бол байдгаа. Тэгээд хамгийн одоо харамсалтай нь энэ бүх зүйл устгасан байгаа. Хүн төрлөختний түүхэнд хүчирхийллийн замаар асуудлыг шийддэг хар мөртэй түүх дахин давтагдуулахгүй тулд хойч үедээ үнэн зөвөөр бодитоор хүргэж Монголын түүхийн хар зурвасаас сургамж авч хүний эрхийг оюун санааны эрх чөлөөг дээдэлсэн улс байхын төлөө явах ёстойг сануулахыг зорж энэхүү нэвтрүүлгээ бэлтгэж байна. Манай гимшлийн гэрэлт зам цувралт нэвтрүүлэг ийхүү Завхан аймагт өндөрлөж байна. Бид яагаад гимшлийн гэрэлт зам хэмээн нэрлсэн бэ гэхээр үнэхээр тухайн үед эдгээр хүмүүсийн бүгдийг нь арт түмний дайсан, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэх мэт янз бүрийн одоо шошго зүүж хилмигдүүлж шоронд одоо 10-20 жилээр нь хорих ийм ял оноож цаазаар авч исэн. Тэгэхээр энэ бүх хүмүүс бол тийм их гэмт хэрэг хийгээгүй байсан хүмүүс юм аа. Үнэхээр энэ хүмүүс бол тухайн үеийн маш мундаг сэхэтнүүд, соёлын өвийг тээгчид, за лам хуваргууд, эмч, багш гэсэн ийм одоо манай Монголын сэхэтнүүдийн одоо томоохон төлөөллүүд байсан. Тийм учраас энэ хүмүүсийг бид гэгээлгээр дурсахын тулд өнөөдөр энэ нэвтрүүлгүүдийг хийж байна. Тэгээд бид Завхан аймагт ирээд энэ түүхийг одоо сайн мэддэг маш олон хүмүүстэй уулзлаа, иргэдтэй уулзлаа. Ингээд бидний Завхан аймагт хийж байгаа манай ээлж нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна.